Бид 5 мэдрэхүйгээрэн хүртсэн бүхнээ бодол болгон хувиргадаг. Үдсэн, харсан, сонссон, мөрөөдсөн бүхнээ боддог. Тэр бүхнээрээ тархиндаа мэдээлэл цуглуулж, түүндээ тулгуурлан бодож сэтгэдэг. Бүхнийг тэр хэмжээгээрээ хардаг. Тархин дах үе түмэн бодолдоо бид дүн шинжилгээ хийн ялгаж салгаж, юу буруу зөвийг төдийлөн анзаардаг. Энэ бодол бидний амьдралыг бүтээж байдаг. Хүчтэй уурлах юм уу, сэтгэл тавгуудахын өмнө ямар нэгэн бодол толгойд орж ирсэн байдаг. Өнгөрсөн давсан сэтгэлийн шарх, гинтийн зочрол мэдрэмжээс авсан сөрөг дурсамжаас улбаатай. Маш түргэн болж өнгөрдөг учраас анзаарч амжихгүй бий. Ийм маягаар бид бүх зүйлд хандаж амьдралаа бүтээж байдаг. Амьдрал хэмээх тариан талбайдаа тарих хэмээх хайрцагаас үр авч, ургамал ногоо тарьж ургуулдаг. Хайрцаг дотор ямар үр байна? Тэр ургамал ургаж, мөн тийм ургац хураан авах болно.